Арав Херсум 4186 ахмад настантай нийт хүн амын 11% эзэлж байна. Ахмадуудын 29.3% нь эрэгтэй, 70.2% нь эмэгтэйчүүд. 80-аас 89 насны 322, 90-ээс дээш настай 65, 100 насны босго давсан 4 ахмад байна. Харин аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 13717 ахмад настан бүртгэгдсэн нь нийт хүн амын 11.9%-ийг эзэлж байна. Ахмад насны тухай хууль шинээр батлагдсантай холбоотойгоор ахмадуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, бие биедар тань мэдгүй эрүүл мэнд, нийгмийн байдалд үндэслэн цогц үнэлгээ хийж, түнд суурилсан үйлчлэгийг үзүүлэх үйл ажиллагаа өрнөж байгааг аймгийн засаг даргын хамгаалалтын газрын нийгмийн модлын хэлтсийн дарга хэллээ. Ахмадуудын оролцоо хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлагатай. Түүний дээр эрүүл насжилт гэж юу юм бэ гэдэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл насжихын тулд өөрөөсөө шалтгаалаад нийгэм яаж дэмжиж туслах вэ гэдэг зүйл дээр анхаарах шаардлагатай болж байгаа. Тэгээ мөн ахмадын хуулинд нэмэлт өөрчлөлт оролцсонтой холбогдуулаад тэр цогц үнэлгээ гэдэг зүйлийг хийсний дагуу ахмадуудынхаа чадах итгэх оролцоо нас биенийх нь эрүүл мэндийн онцлогоос хамааруулж 4 бүлэг тов байгаад тэгээд бүлэг тохирсон тусламж үйлчлэгийг үзүүлэх энэ үйл ажиллагаа эд явагдаж байна. За энэ хөө үйл ажиллагааны аймгийн ажлын хэсгийн дараагаар ажиллаж байгаа хувьд бас манайх энэ рүү нэлээдгүй үйл ажиллагааг чиглүүлээд ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна гэж хэлэх байна. Арав Херсум засаг даргын хамгаалалтын газраас ахмадаа сонсын уулзалтыг зохион байгуулж сан сэтгэлдлийг сонслоо. Ахмад наснуудынхаа санал хүсэл тулгамдж байгаа асуудлыг сонсож, зохих шийдвэрийг гаргах, зарим асуудлыг холбогдох газруудад уламжлах зорилгоор улирал бүрийн ихэнд ахмадаа сонсох өдрийг бий болгож байна. Энэ жил хотын соёл хариуцлагатай иргэн зорилтчил болгостой холбогдуулж хүүхдийн сонсъё, хүмүүсийн сонсъё, иргэдийн сонсъё, ахмадуудаа сонсъё гэдэг энэ ажлууд бас 12 хотын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгацсан ажлуудыг хэрэгжүүлэх, цаашдаа нэмэлт болгоод хэрэгцээ шаардлагатай ажлуудыг онцолж аваад хийх энэ бол асуудал болж байна. Тэгээд энэ дээр бид нар бас хамтраад ажиллагаа таатай байна. Ер нь нийт ахмадуудын өмнө бол энэ тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал бол нэн тэргүүний асуудал болж байна. Нэмэгдүүлэхдээ бас тогооныхоо хэрэг хэмжээгээр хандах хэрэгтэй. Тэтгэврийг зарим хүмүүсүүд бол доод биеийн сая 500 болгоно гэж байна. Энэ бол болохгүй. Ажил төрлийнхөө байдлаас хийж байсан үйл ажиллагаанаас олбоолж янз бүр тогтоогдсон байгаа. Ингээд ахмад настанд бол доод тал нь саяас хэтрэгч болохгүй. За дээшээ мал хэд байдیں۔ Тэр нь бол тэр хууль намаараа болох байх гэж ингэж бодож байна. Хоёр дахь юм бол энэ тэтгэврийн хүүг эрс бууруулах энэ л ер нь гол зангилаа асуудал болж байна. Ахмадууд санал бодлоо илэрхийлсний олон хүнээ тэтгэврийн хэмжээ зээлийн хүүг хөндөж байлаа. Тэдний дийлэнх нь 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ нь хэрэглээний тал хувьд л хүрдэг учраас доройж 1 сая болгох, цаашлаад тэтгэврийн зээлийн хүүг жилийн 10%-аас хэтрэхгүйгээр тогтоож өгөх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.